Гольф үнцэн таатай орчин шударга яриа. Кофе сонгодог амттай яриа. Бизнесийн нууц амжилтын хөтөлж. Монголыг бүтээсэн эрхэм танд зориулав. Коммунизмд шийдвэр бэлтгэлийг хангах үе шатнаа орчин хэмээн ярих боллоо. Наран мандах зүгт амьдрал өөд тэмүүлж нартад тавд хамтаар амьдрах хувьтай өглөөний мандах наранаас үдшийн бүрий хүртэл эглэхэн энэ бүсгүйн энгүн амьдралыг тамгалъя. Тамгалсан энэ амьдралаас тодосох гэрэл түгээж та бидний дунд эгэл даруухнаар ажиллаж асаж амьдрсаар явна. Golf and Coffee нэвтрүүлэг үзэгч та бүхэнд шинэхэн дугаараа хүрэхэд бэлэн болоод байна. За бид энэ удаа маш онцлогтой зочныг үзэгчдийнхээ хүсэлтийн дагуу зочин хоймортой орсон байгаа. За энэ бол Монгол Улсын мэргэжлийн нэгтлэн бодогч татврын мэргэжсэн зөвлөх одоо ядмын Бачаргалыг нэвтрүүлгийнхаа зочин хоймортой байдаг. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр та бүхэн хоёрын ярилцлага одоо олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр буюу охидын баяр юм байна. Та маань бол хоёр сайхан охинтой ээж хүн, их хүн. Тэгэхээр бас охидуудынхаа тухай, гэр бүлийнхаа талаар хоёулаа тавчхан үзэгчтэй ярил сонирн байх болов тийм ээ энэ өдрөө тохиолдуулаад. За танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Харин ямар золоор ийм гоё өдөр өнөөдрөө ярилцлага таарчаа тий. Тэгээд би ч хоёр охинтой. За хоёр охин маань одоо тодорхой хэмжээнийхээ боловсролыг эзэмшсэн, нэг нь инженер, нэг нь санхүүч гэсэн ийм мэргэжлийг эзэмшээд нэг нь төрийн байгууллага, та нөгөөх нь хувийн компанид ингээд өөр өөрснийхээ мэргэжлийн дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд, ажиллаад, амьдраад явж байгаа. Та охтуудаа ер нь хэр эрхлүүлдэг вэ? Жишээлбэл ингээд би бол охтуудаа махтаал, үнсээл, ер нь бол их хүн байнга үнсэж явах хэрэгтэй. Тэгвэл хүүхдийн хиймэр сэргэдэг гэж ярьдаг юм. Би бол тэрэнд их ихтгэлтэй байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Би ер нь охтуудаа нэг айхтар эмэгтэй хүүхдийг одоо нэг амир хатуу гараар хүмүүжүүлнэ гэж бол угаасаа байхгүй. Хатуу гараар хүмүүжсэн эмэгтэй хүүхэд ч юм уу хин нэгэн зөрөөл яг л тийм хүмүүжлэр бусдтай харьцдаг. Тим хэмжээнд хүрэх байх гэж боддог учраас ер нь би их зөөлөн ээж шүү дээ. Тэгсэн эрнэл охтууд маань аавдаа илүү ээжээс айгаад байна гэлээ тийм гэсэн. Гэхдээ би энэ охтууд ер нь их загнадаг. Хамгийн гол нь охтуудыг та нар одоо юм бүгдийг хийгээд яг хэрэгцээтэй үед нь хийж чаддаг тийм хэмжээнд байх хэрэгтэй гэж сургасан. Нөгөө талаар нь сайн эзэгтэй байх хэрэгтэй гэдэг агуулгаар нь сургасан учраас ямар ч байсан гологдохооргүй эзэгтэйнэр болгож л хүмүүжүүлсэн. Боловсрол бол угаасаа тэргөө эзэмшдэг хинж боловсралтай байж болно. Хүн гэдэг агуулгаар нь л хүүхдүүдэд хүмүүжүүлэх хэрэгтэй гэсэн дээ. Монгол Улсын мэргэжсэн нэгтлэн бодогчоо. За бас зөвлөх те гэдэг чинь ер нь бол энэ мэргэжил ажил мэргэжил үргэжийн талаар бас ярмаар байна л да. Ер нь бас төдийлөн одоо ээжийн охин аавын хүүгийн ажлыг хийгээд идэх баха. Тэгэхээр таны бас хийсэн маш одоо том төслүүд байдаг. Би бол нэлээдгүй мэдэн таныг бас зочин хоймортой урьж явахдаа судлаа л да. Тэгээд та энэ талаараа өөрөө бас үзэгч түмдээс танилцуулсан дээр альва юм гэдэг чинь ер нь бол өөрийнхөө хийж бүтээснээр бахархаж түүнийгээ ярьж байхгүй бол та нар нөгөө сэтгүүлч бид нар шиг байнгын нөгөө эфирийн нүрэнд гараад байхгүй те маш даруухан тэгэл ингээл хийгээл идэг улстай өөс бүтээгээл идэг та нарын маань ажиллавал мартагдаад идэг тийм тал байдаг байхгүй. Тэгэхээр би заавалчгүй таныг нэг яриасаа гэж бодож байна. За баярлалаа. Тэгэхэд ер нь бол хүн ингээл тэр ажлыг хийхин төлөө тэр ажлын албан тушаал дээр сууж байгаагийнхаа төлөө тэндээс цалин авч байгаагийнхаа төлөө хийх ёстой. Чиг үүрэгтэй ажлаа мэдээж хэрэг хийх ёстой. Тэр бол миний хийх л ёстой ажил гэж бодоод өдөө өөртөө хийгээд явсан байна. Тэгэхээр энэ олон жилийн албанд ажилласных нь хувьд те ер нь нэгтлэн бодогч гэдэг мэргэжил эзэмшснийхаа хувьд миний хувьд одоо бас тодорхой хийсэн ажлууд үнэлэгдсэн үнэлэмжүүд бол байлгүй яах вэ те. Тэгэхээр ер нь татврын албанд анх орсон цаг хугацааанд үндсэндээ шинэ үеийн татврын албыг үүсгэн байгуулах, татврын хуулийг яаж хэрэгжүүлэх үү гэд ингээд бүр ерөөсөө юмны тулахын чулууг яаж тавих ёстой бэлээ, юмны эхлэл ямар байх ёстой бэлээ. Яг тэрний төлөө миний одоо татвар
үйлчилгээний хилцэл гэдэг энэ хилцэлд ажиллаж авах хугацаанд хийсэн ажил маань бол тэрэнд л чиглэгдэжсэн тий. Одоо яг тэдэн он тийм ажлуудыг хийлээ гэд ингээд урдах юм бол цаг барагдах. Тийм цаг барагдахгүй юм болох бах тий. Тийм ерөнхийд тий. Тэгэхээр татвар гэдэг энэ их айлыг бас тэр хууль эрх зүйн талаас нь тэр татврын хуулийг хэрэгжүүлэхэд нь бас тодорхой хувь нэмрээ оруулаад өдөө хүртэр ажилласандаа бас бахархалтай байдаг. Та яг өөрийнхөө мэргэжлийг тэгээд одоо таны мэргэжлийн одоо яг философи нь юу гэдэг юм бол яг одоо татврын нэгтлэн бодогч гэж юу гэдэг юм. Манайхан ч бол одоо татврынхаас бол маш их айдаг хүмүүс шүү дээ. Тэр автар амар айдаг хүмүүс юмшиг харагдаад байдаг юм уу? Та бас өөрийнхаараа маш энгийнээр тайлбарлаж байгаа. За тэгээ зөвөр нэгтлэн бодогч гэдэг бол яг одоо өргөн агуулгаараа гэдэг юм уу, миний бодсноор гэдэг юм уу, ерөөсөө л тоогоор тухайн бизнесийг тодорхойлж байгаа хүмүүс ахгүй юу. Мэргэжлийн гэдэг бол тодорхой хэмжээний сургуулаа төгсөөд тэгээд одоо тэр мэргэжлийг эзэмшсэн байна гэсэн үг шүү дээ, тий. А мэргэжсэн гэдэг бол дараагийн шатанд нь нөгөө мэргэжлээ дээшлүүлээ тодорхой хэмжээний одоо шалгалт, тий, ур чадвар тэр бүгдээ шалгуулад энэ бол мэргэжлийн биш бүр мэргэжсэн юм байна гэдэг энэ чиг хандлага руу ингэж өгдөг. Тэгээ энэгээр бол арай илүү одоо нөгөө мэргэжлийн нэгтлэнгуудаас илүү давуу талтай. За татврын хувьд бол мөн л татвар гэж бүхэл бүтэн ийм том айл байна тийм үү. За тэр айл бол татвар төлөгч. Ийг хайрлан хамгаалах, дээрээс нь төсвийн орлогоо бүрдүүлэх, тэднийгээ сургах, энэ үйл ажиллагаанд нь дэмжлэг болгох зорилгоор татврын мэргэжсэн зөвлөхүүд, өөрөөр хэлбэл татврын мэргэжсэн нэгтлэн бодогч нар гэдэг татврын мэргэжсэн үйлчилгээтэй холбоотой хуулийн дагуу одоо үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Мөн л бас шалгалтаа өгнө, бас л тодорхой төвшинг ханган те ингэж авдаг. Энэ хэм хэмжээнд нь авдаг. Ийм одоо арай нөгөө мэргэжлийн мэргэжсэн гэдгийг ялгааны үндсэндээ бол энэ гэж ойлгож болох байхгүй юу? За тэгээд татврын албанаас хүмүүс айдаг гэхээр би бас зарим талдаа нэг санал нийлдэггүй. Яг тэгвэл тэр хүн өнөөдөр татврын хуулийг мэддэг бол чаддаг бол зөв байвал юунда татврын албанаас айхээ аль баг зүгээр татврын албан нөгөө үний чинь өмнө бүхэлзээд ингээд үйлчлэх хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр би энэ татврын албаныхаас айдаг. Татврын алба бол одоо баг л нэг тийм одоо юу гэдэг хатуу ширүүн гэдэг тал дээр бол миний санал ер нь бол нийлдэггүй. Татвар бол татвар төлөгчтэй үйлчлэх хэрэгтэй. Тэднийг сургах ёстой, мэдүүлэх ёстой. Өшөө даашаа тэднийг ямар нэгэн эртнээс нь хамгаалах ёстой юм адуул гэж би дотроо үнэлж дүгнж тиймч зорилгоор өдөө хүртээр ажиллаж ирсэн байхгүй юу? Ерөн яхавдаа нөгөө татврын хуулиа хүмүүс маань төдийлөн мэдхгүйгээсээ болж одоо татврынхныг одоо үзгүй байх ч гэдэг юм уу, аймаар хүмүүс ч гэдэг юм уу, татврын дарамт ч гэдэг юм уу гэх мэтчлэнгээр маш их буруу өөрсдөө тайлбарлаж бусдаа бас тэгж ярьж явдаг юм шиг байна. Тий. Тэгэхээр татврын дарамт гэдэг юу вэ? Татврын албанаас айх гэж юу юм бэ? Та бид нар чинь хоорондоо өөрснөө өөр ялгаатай байхгүй тий. Үнэхээр татврын дарамт гэдэг бол тэр бизнес хийж байгаа хүний хашиг орлого дээр нь маш өндөр хуваар татвар наагдуулаад ч юм уу тий. Ингээд бизнесийн үйл ажиллагаан дээр амар их нөлөөлөл үүсгэж байгаа бол энийг татврын дарамт гэж хэлж бас болох үндэстэй. Тэгэхээр энийг бид нар яах ёстой вэ гэхээр боловсронгуй болох ёстой. Энэ бизнес дээр үүсэж байгаа тэр хуулийн болон одоо тэр бодлогын хэмжээний юмнуудыг бол бид нэр сайжруулах хэрэгтэй байхгүй юу? Татврын албанаас айна гэдэг бол надад бол ерөөсөө айх шаардлагагүй. Яагаад айдаг вэ гэхээр одоо өөрөө чи хэлснээр яг л тэр нөгөө хуулиас мэдхгүйгээс болоод санаатай сануушгүй алдаа гаргаж идэг. Тэгэл нөгөөхөө очиж учраа олохоосоо өмнө зүгээр л айгаад яваад идэг тий. Уг нь бол очиод зөвлөгөөгөө аваад мэдхгүйгээ мэдээд явах тийм боломж нь татврын албанд ч байна, татврын зөвлөх үйлчилгээнд ч байна, аль алинд нь байгаа. Тухайд нөгөө нэг өндөр октоодыг миний мэдхийн одоо манай их өндөр тийм нэг орс шиг өсгөө байлаа. Тэгэхээр загвар өмсгчөөр их авдаг. Сануулдаг байлаа. Танд тиймэрхүү саналууд хийдэг бай юу? Үгүй ээ. Ерөнхийдөө би чинь одоо нэлээд туранхаа өндөр байлаа. Тэгээд загвар өмсөгч гэдэг агуулгаараа биш ерөнхийдөө нэг тиймэрхүү урлагийн юм уу тийм загвар талдаа юмд бол орооч гэдэг санал бол иржсэн. Тэгвэл өөрөө ерөөсөө тэр нөгөө миний сонирхол биш учраас гэдэг агуулгаар нь ерөөсөө тэрлүүнийх ачаал бүгд өвж явж байгаагүй юм байна.
Тэгээд би загвар өмсөж гиснээс нэг юм ярихад бидэд манайх татврын алба байгуулагдаад нөгөө юм дөрөв товцтой болсон байхгүй анх. Тэгээд тэр дөрөв товцтой болонгууд нөгөө хүмүүс ингээд өмсөөлж үзүүлнэ шүү дээ тий. Тэгээд тэр үед манай татврын албач угаасаа л цөөхөн хүүхэнтэй нэг ч олон эмэгтэй хүнгүй. Ер нь одоо ерөөсө баг нь өөрөө их цөөхөлөө байсан шүү дээ тий. Тэгэхэд манай нэг Бадрал гээд нэг өндөр хүүхдэд гэсэн тэр бит хоёрын тэр формыг нэг анх удаа өмсөө за эн чинь нэг ийм форм болох юм байна гэж нэг үзчихсэн юм да. Одоо миний бараг өмсөн загвар тэр юм шүү. Танд бол янз бүрийн загвартай дөрөв товц тий. Тийм тэгээд тэр дөрөв товцоо өмсөж үзчихлээ. Тэгээ анхныхаа дөрөв товцыг би бүгдээрээ өмсөөд нэг гой зураг авахулчихсан. Одоо тэр зураг энэ төр надад байдгийн. Тэгээд ерөнхийдөө дөрөв товц гэдэг бол хүнийг аягүй сэргээж өгдөг. Ямар ч хүнд тэр дөрөв товц зогтөг, таардаг. Тэгтээ хамгийн гол нэгэнтэй л тэрийг өмсөж байгаа бол хүн яг л өмсөх ёстой. Дөрмөр нь номоор нь яг тэгж өмсөх ёстой гэж би бодод идэв. Тэгээ манай хувцс их гоё хувцстай шүү дээ бид нар чинь тий. Нэгтлэн бодогч нар чинь нэг талдаа их муухай ааштай гэдэг тий. Ягаад гэвэл дандаа мөнгө харамлж яадаг, өгдөггүй, авдаггүй тий. Юм л бол хасна гэдэг гэдэг нөгөө тал дууны үлгэршил юм байлдаг тий. Нөгөө талдаа нэгтлэн бодогч чинь бас айгүй сайхан мэрэгжил байхгүй. Ягаад гэвэл одоо тэр мөнгөний эргэлт бүгдийг хянж чаддаг байх хэрэгтэй байхгүй. Тэргээрээ бол тухайн бизнесийг ямар ч бизнес мөнгөгүй бизнес гэж байхгүй, ямар ч бизнес ашиггүй алдагдaltaа ямар нэгэн байдлаар тэр бизнес явдаг тий. Тэгэхээр тэрийг ингээд бүгдийг мөнгө талаас нь харж чаддаг. Дээрээс нь энэ буруу зүг байна гэдгийг буцаагаад бизнесийн үйл ажиллагааг нөлөөлж чаддгаараа л би нэгтлэн бодогч мэргэжлийг айгүй гоё мэргэжил гэж бодож явдаг. Залуучууд буюу одоо залуу гэр бүлүүд маань маш их тооцоотой болсон байлээ тий. Тэгээ би танаас сонирхож асууж байхгүй. Тэгтээ ерөнхийдөө ингээл найзуудынхаа юмыг сонсоход ч тэр энэ нэгтлангууд, санхүүчид нэгтлангууд айгүй тийм харамч хүмүүс байдаг юм аа гэдэг тэгдэг шүү дээ. Тэгээд тэр амьдрал дээр хэр юм болдоо гэдэг юм бас. Гэхдээ яг хөө тэр чинь ажил амьдрал хоёр чинь тусдаа шүү дээ тий. Хүн мэдээж яриг амьдрал дээр нэгтлэн бодогч нар харамч гэдэгтэй биш. Ер нь юмыг тооцдог, дүгндэг, цэгэндэг гэдэг агуулгаараа бол яалтчгүй. Тэр бол ажил. Хувийн амьдрал дээр хүн чинь одоо нэг мөнгөний төлөө аав ээжтэйгээ тооцоо хийгээд ч юм уу тий өр хүүхдтэйгээ тооцоо хийгээд суугаад ийн гэдэг бол одоо байхгүй гэж би ойлгодог шүү дээ тий. Ер нь бол яг тооцоотой байх нь зөв, хүн төсөөлөх нь зөв. Мэдээж хүн өөрийнхөө ирээдүйн амьдрал сайн сайхны төлөө төсөөлөхөөс өөр арга байхгүй. Гэхдээ нэг өдөр тутам данс хөтлөөд л одоо яг нэгтлэн бодож бүртэг хөтэлдэг шигэ байнгүй л арай л хотлоо. Гэхдээ төлөвлөлтгүй амьдрал, төсөөлдгүй амьдрал гэж бол байхгүй. Бүгдээрээ л төсөөлдөг, бүгдээрээ л төсөөлдөг. Би ер нь энэ улсад хэдэн жил ажилласан. Хэдэн өдөр ажилласан. Зүгээр л нэг 8 цагаар сард нэг 22 ч юм уу хоног ажиллаж гэн гэж бодоод ингээ үзэхэд нийтдээ ажилласан одоо энэ одоо тэр нэг миний одоо 35 жилийн нэг өдрүүд байна шүү дээ. Тэр өдрүүдийнхаа 63-4% зөвхөн энэ албан зориулсан байна. Тэгэхээр чинь ер нь бол тэр чинь илүү цаг магаа тооцохгүй шүү дээ. Тэгээ бодохоор үнэндээ одоо тэр орой өвж шуудаг тэ ингээл тэр их үеийг бодох юм бол одоо бараг 70-80% ажил дээр өнгөрсөн юм шүү. Тэгээд шантрах үе ер нь надад бол нэг их айхтар гараагүй санагдаад байдгийг. Гэхдээ заримдаа ч өстой нэрээ дарагдаа загнуулна, өөрийнхөө бодсныг хийж чадахгүй, гарна, зөндөөлөн гарна шүү дээ, тий. Тэгтэл гаръя л гэж ард нь гарах гэж явсаар хагаад нэг тэгтлээ энэс нэг холдоод өгье, эндээс нэг за энийг л нэг болчихъя гэж нэг бодож ирсэн ерөөсөө санахгүй байгаа юм. Гэрийн бараа хардггүй гэргийтэй одоо хүний ард тал буюу таны нөхрийн тухай сонсвол тий. Одоо бас л таныг ойлгож өнөөдрийг хүртэл гэдэг ингээд тав хэлсэн дээр баг. Тэгээ би сая нөгөө татвараас гарахтаа хэлжсэн байхгүй юу. Та яагаад ингэ гараа явчваа гэхээр нь. За одоо их чинь ажиллаж босоо. Одоо арын дааж явсан нөхөртэй жоохон зав гаргая да гэсэн байхгүй. Тэгээ одоо сая тэрийг бүр манайхан фэйсбүүк мөхтөр бичээд ер нь нэлээд их тийм олон хүмүүс тэр сэтгэл мэтгэл бичсэн харагдчихлаа. Манай нэг хэвлэлийн охин надаас тэгж асуухгүй өнөрөө гэдэг. Та яагаад өдөөд гарчиж байгаа юм бэ? Тантай ажиллах аюу амар байд юм аа. Гэхээр нь би яа тий араа дааж явсан нөхөртөө л зав гарах гэж гарчлаа. Одоо би завтаа одлоо гэжсэн. Тэгээд манай нөхөр тэр одоо хурим хийгээд 31 дэх жил маань болж байна. За танилцаж явснараа бол 30 хэдэн жил болсон баг тий. Инженер барилгын байгууллагт олон жил ажилласан. Тэгээд бас хажуугаар нь хоёрхаа юмыг амжуулна. Дээрээс нь хүүхдээ харна. Тэгээд яг барилгын нэг сайн тал нь өвөл харьцангуй ажил нь багасчдаг байхгүй юу? Тий. Тэгээд тэр өвөл хөөх шугад зөөх наан цаан янз бүрийн ажил болоод үндсэндээ нөхрийн ажил. За тэгээд дээрэс нь ар гэрийн
тэр эдийн засгийн хувьд тэр бүх юмыг амжуулах юм чинь бол одоо нөхөр штэ тий чи би ч одоо нэг цалингаа өөрөө өөртөө зарцуул чинь за тэгээд илүү гарсны үр хүүхдтэй ч гэдэг юм те ерөнхийдөө ингээл явдаг. Тэгээд бит хоёр чинь анх хадмынхаа нэг өрөөнд нэг хоёр өрөө байрны нэг өрөөнд л аль болж илэн штэ. За баяраа гоё халуун кофе авчирч. Кофе уугаад нэвтрүүлгээ үргэлжлүүлээ. За тэгээ манай баяраач бас их олуулаа. Тэгээд дүүнэр нь хоёр гадаад сурч байсан дүүн төгсөөд ирсэн. Дотоодод анагаахын дээдэд сурж байгаа дүүн. Тэгээд бас хамгийн баг хоёр ихэр дүүн. Тэгээд манай аав ээж гэл ингээл их л олуулаа. Тэнд чинь сууж байгаа штэ. Тэгээд бас хоёр өрөө байранд бужигнаал. Тэгтэл за ямар ч байсан би хоёр тусдаа гарах ёстой юм байна. Өөрийн гэсэн оронд гэртээ болох ёстой гэдэг тийм чин ирмэлзэлтэй. Тэгээд ерөнхийдөө нөгөө нэг сантехникийн трестэд байсан учраас хүмүүсээс гуйнаа. Надад нэг жоохон мод ойл өгчөөч гэл тийм тэгэл нэг тиймэрхүү байдлаар байж байгаа. Тэгээд харин азар аав ээж хоёр маань битэр тэр хошоолын байр гэж анх удаа гарахад хоёр өрөө байр авч өгөө. Тэгээд тэр байранд амьдрах гэж очиж байгаа. Тэгээд тэнд очиход битэр дүндээ одоо бас дөнгөжл галгаламтай бадрах гэж байгаа хоёр хүн. За тэгээд яг аав ээжтэйгээ байсан учраас харьцангуй цалин мөнгөө өөрснөө зарцуулж исэн байна. Тэгээд картын барааны үе байлаа тэр үед чинь тий. Тэгэл нөгөө за тусдаа гарах юм чинь гээл нэг шаазан аяг тав одоо юу л эдин те нэг оолсон цуглуулад байсан. За тэрийг авчиад хоёлаа нөгөө хоёр өрөө байранда орсон дурдаар бишэл хараад. Тэгээд тэнд одоо манай том охин бид 93 онд бас тэр байрыг анх аав ээжийнхаа буйнаар байртай болоод тэгээд тэнд одоо амьдарч эхэлсэн. За ингээд мэдээж хүмүүний амьдрал юм чинь тэр үед ч ерөөсө бүх юм л бүгдээрээ л 8-нд явдаг, бүгдээрээ л одоо амьдралын төлөө зүтгэдэг нөгөө байсан албан газрууд нь татан буугдсан, хувьчлагдсан, ажилтаа ажилгүй хүн их болцсон тийм байсан. Яг л тэрний жамаар хоёлоо би ажиллаа хийн, манай нөхөр Орсын хоёрын хооронд 8 хийн. За тэгээд өстөө нөгөө симфонин хүүрдэг одоо нөгөө ангороо ороод юу л үгүй одоо тэр бүгдийн зардаг үрдэг тийм ажлуудыг энэ хятадаас бараавал орслууд өгдөг нэг хэсэг ийм ажлуудыг явж исэн. Тэгээд дараа нь би хүртэр амралтаараа дагаа явчин тэгэл нөгөө нарлаг Монгол гэдэг вагонд чинь суугаад. Тэгээд ингээд нөгөө өөрийнхөө ажлын хажуугаар тийм тэгэл яг амралтын цаг чи миний цаг юм чинь яхав амралтаараа нөгөө вагонд суугаад 7 хоног яваал ирнэ шүү дээ хоёулаа. Тэгээд ерөнхийдөө тэгж явж байлаа. Тэгээд дараа нь манай ээж аав маань бүгдээрээ тэтгэвртэй гарлаа. Тэгээд одоо түүцлэх ашигтай байна гэд. Тэгэхээр нь хоёулаа түүцнээс өмнө одоо тохиролцооны дэлгүүр гэж тэр үед байсан. Тэгээ хоёлаа нэг тэр нэгдүгээр хорооллын тэр байрныхаа урд талд нэг юм жижиг юунд дэлгүүр нээгээд за тэгээд нөгөө хоошоо уршаа явахад авчирсан юм зарна хойдын жимянгаас юм бөөндөж авчираа зарна гэх мэтлэн нэг хэсэг дэлгүүр ажиллауллаа. Тэгээд тэр хэмжээгээр бидний амьдрал дэвшлээл байгаа тэр хэмжээгээр л цаашаа өөр юу хийх вэ гэж бодол сэтгэл гараад байгаа шүү дээ. Тэгсээр байгаа сүлд нь хоёлаа нэг автобусны буудлууд дээр түүц барьж ийн гинэ. Ер нь их ашигтай байна гэд. Тэгээд ээжигээ гуугаад тэгэл хүн амтнаас түрээслээл тэгэл дараа нь ашгаараа бас тодорхой хэмжээгээр нөгөөтгөөс ашиг нь гарна. Тэгэнгүүт нөгөөтгөө түрээсийнхаа хэмжээг болоод худалдаж аавн гих мэтлэнгээ явсаар хагаад ингээд амьдралаа залгуулж явсан. Тэгээд дараа нь бич төрийн албанд орлоо. Тэгээд яг үндсэндээ гэр орны бүх амьдралын эдийн засаг санхүүгийн талыг чинь нөхөр даах болж байна. За энэ хугацаанд чинь хувийн жижиг барилгын ажил хийн, сантехникийн ажил хийн, цахилгааны ажил хийн нөхөр чинь одоо тэгэл зөндөл юм хийн штэ Ерөнхийдөө ингэж явсаар байгаа л тэгэл өнөөдрийн хэмжээнд хүртэр амьдрал маань болсон. Хүн яаж л өөрснөө л сэтгэл өөрснөө л бодоол за нэг энийг хийчи тэрийг хийчи гээл гүгэлээвэл тэгээд ер нь ажиллаа л ээж болдог, амьдраа л ээж болдсон билээ шүү дээ Шууд бусаар дөрөв. Би ч яг тэгэл энийг сайхан гонгосон бүсгүй байна. Тэгээ миний нэг сони түүх байгаа шүү. Алтан цэцэг гэдэг энэ сангуугийн алтан цэцэг гэж нэг гай гонгосон хүүхэн байна л гэдэг байхгүй юу. Уулын дээр нь бат чаргал. Тэгээд тэгжил одоо анх нэг зүс царайг нь хараад дараад нь одоо яг харна гэсэн бас сэтгэл татагдчихл байгаа байхгүй. Анган тий. Тэгээ ер нь бол арай цэмцгэрдөө. Тийм тэгээд ясараад нөгөө эдгээр чинь яг тэгвэл хамгийн гол нь баяраач бас тэр үед нөгөө бригадын дарга марга хийдэг байсан. Тэгэл нөгөө нарийн юунуудаа авчирч санхүү дээр тооцоо бодулдаг. Тэгэл харахаар ер нь цахилгааны инженер цахилгааны бригадийнх нь л ер нь арай гайгүй
бие бинийгээ харж мэдэж тэгээд одоо хүн яаж л бие биентэйгээ танилцах ёстой тэгээд жам ясаараа танилцгаал яс. Тэгээ эн чин анх ингээд бидтэй танилцал ингээд бас нэг гэртээ аваачваа. Тэгээ манай дүү Ленинград сурж ясаа бодохгүй ирнэ гээл ирэхээр нэг бууз жигэн жөхөд бэлтцсэн байдаг. Хизээ ирэх нөгөө одоо нэг уц муц байхгүй шүү дээ. Нээд хизээ ирэх хөтөл авцал ирэх юм байна гэдэг уцаар ирнэ. Хажууд байл одоо Эрхэн Бадрагонд орж уцаар яриад ингээл ингэдэг. Тэгээд аваад очсон. Манай авч ингээд очин готл за энэ хүмүүс одоо нэг өсгөө дагуулад орлоод оройг батсан юм яасан тэгээд харж чадахгүй тэгээд ингээд эн чинь бас нэг цаг урт ороотой тэгээд бодлоо харж чадахгүй нэг ингээл байдаг лээсэн. Энэ хүний өмнө нөлгөдөл их явж байгаа юм дөө. Тэгээ хүн чинь хоёр талаасаа нөгөө нэг суулгах баган хоёр багны нэг нэгэл тий. Миний мотал байна. Одоо ил гаргаж чадна хүн хайрлаж чаддгүй ч юм ханийгаа ч юм октоодоос ч юм уу тий. Дотороо одоо л ингээд идэг. Одоо нэг тэгчгийн сүн ингэчгээс ингээл тэгээс сүлд нь бодож хад би тэхэм яваа гэж боддtiin. Тэгээд бас нэг цэцэг мэцэг бараад өгчл байсан л та. Тэгтээ бас инхэн хаашаа яг үнэн санаагаасаа тийм ээ. Ингээд нэг гарын барих ч юм уу одоо ингэх ч юм тулах ч юм гоцсон юм хүмүүс тийм л юм одоо нэг дотроо бодоод байдаг мөртөө ил гаргаад нь одоо нэг экранд чаддаг гэдэг яа тийм л миний буруу. Тэгээд танийгаа нэг магтцгал таас. Гэхдээ юм чин залуудаа яг үгүй дандаа нэг өөгүй ингээл те гэж аялтан дагалдана гэж бас байхгүй шүү дээ. Сайдах юм байна, модох юм байна. Тэгээ сайдаж модохгүй бол тэр чинь амьдрал утахгүй болчих гэдэг те. Гэхдээ тэрний үр дүн хизээч муу байгаагүй. Олон тэр нь л ахгүй. Сайн хань гэж хэнийг хэлэх вэ? Та бас ханийгаа тодорхойлоод хэлвэл тэ ерөнхийдөө энэ тал дээр та бол өөрөө л ярьсан дээр шүү дээ тийм ээ. Таны хань за тэгэл бас та дүүгийнхаа бас сайхан бэртэй гэл тэ. Ингээл ярьлаа шүү дээ. Тэгэхээр сайн хань гэж юм жоохон хөө хэнийг хэлэх вэ? Сайн хань гэдэг чинь ерөөсөө миний бодлоор бол би энийг ойлгож чадчих байвал тэр хүн сайн хань. Тэрнээс биш өдөр тутам нүүдэлцдэггүй амьдрал гэж байхгүй. Сайдан муудна. Эцсийн дүндээ би энийг харилдаг, би энийг ойлгодог. Хин нэгнийхээ хийх гэж байгаа үйлдэлийг буруу бол хилээд өгчдөг, зөв бол дэмжиж явцдаг. Ийм л байвал одоо хамгийн сайн хань авах гэж бодоод байдгийг. Тэгээ ханыг яг л тэгжил тодорхойлдог. За одоо энэ нөхөрч буруу юм хийчлээ дээ гэж намайг нэг удаа зэмлж байгаагүй. Тэгтээ хилдэг. Бүр нэг эсэргээрээ бүр нэг айхтар хүнд буруу нөхцөл бас гайгүй байсан баг. Нөгөө талдаа яг ингээд би энийх ажлыг ойлгодог. Тэ. За би төрийн албанд ажилладаг учраас одоо цаг наргүй ажилладаг ч байд юм уу тэ. Тэгээд төрийн албан хаагчиж ингээд тодорхой хэмжээний хязгаарлалтууд байдаг тэ. Тэгэхээр энийг бас хань маань ойлгодог. Нөгөө талд нь одоо тэр хувийн бизнесийн хатуу хөтөө. Тэгээд дээрэс нь барилгын ажлын тэ одоо тэр барилгын инженерүүд ч юм бол тэнд ажиллаж байгаа тэр төмөө хүний одоо наад зах нь барилгын чанараа харахаас гадна тэнд ажиллаж байгаа хүмүүсийнхаа эрүүл ахуй талаас нь хөдөлмөр хамгаалалт талаас нь ингээд зөндөө миний төлөө тий санаа зовж байгаа шүү дээ. Тэрийг би бас ойлгож хүлээж авч ингэж би энийг одоо дутууг нөхөж дундуур энэ дүүр гэж гэдэг шиг л одоо өдөө хүртэр 30 гаруй жил амьдралаа да битэр. Ханийгаа тодорхойлоод ярьлаа. Тэгэхээр таны бас тэ ханаас авч исэн хамгийн сайхан дурсамжит бэлэг одоо бас surprise ууц гэдэг юм уу те. Тий тэр талаар бас та дурсвал. Гэхдээ тэгээ одоо нэг surprise гэхээс илүү бүх амьдралынхаа туршдал одоо намайг гэж хайрлж яваад одоо хамгийн том бэлэг л гэж би ойлгодог штэ. Хүмүүний орчлонд хувь тавилан бүр өөрийн зурагтай. Зурсан тэр тавилангаараа 100-100-ыг та өөрөө тамгалах ойдстай. Нэвтрүүлгийн Голбаатар энэ эгэл бүсгүйн амьдралын замнал алдаа оноо ололт амжилт амраг хань алг үрс ачлалт ээж аав гэд амьдралын бүхий л тойргийг агуу хүн та өөрөө бүтээдэг. Ер нь тэгээд хүний хүрээлэл гэж юу юм болоо, хүний найз нөхөд гэж юу юм болоо л гэж асуугаад байна. За тэгэхээр хүрээлэл гэдэг бол хүн дотор амьдардаг. Хүний хорвоод амьдардаг учраас тэр хүнийг тойрон өөрийн таньдаг мэддэггүй тэ түмэн хүн тэн дотор л бид нар амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр хүрээлэл гэдэг хүн өөрөө зөв байх юм бол хүссэн хүсээгүй хүмүүс тэр хүнийг хүрээлээд найз олгоод
хүндлээд хамгаалаад хайрлаад явдаг гэж боддог. Тэгэхээр миний хүрээлэл гэж авдаа би ч одоо ердөө хоёрхан байгууллагад ажилласан шүү дээ. Нэг нь бол одоо сургууль төгсөөд ажилласан тэр хөдөө аж ахуйн яамны сантигийн интерест гэдэг газар би нэг 8 жил ажилласан нэгтлэн бодогч. За ерөнхий нэгтлэн дэд захирал гээд одоо тэр бүхэл шат амжилгаар нь явж ажилласан. За нэг тийм хамт олон байлаа. Дараа нь би энэ татвар гэдэг энэ 2000-ад ажилчтай энэ том айлд орж ирсэн. Тэгэхээр энд бол мэдээж хэрэг ажлын хүрээлэл бол надад ингээ хангалттай байна. За тэгээд дээрэс нь төгссөн сургуулийн найз нөхдүүд хамт сурж байсан одоо тухайн цаг хугацаанд те сурагч байсан, оюутан байсан. За ингээд нөгөө ичнээ янз бүрийн юмар сурахад чинь сонсогч болж тийм байдаг шүү дээ. Тэгээд энэ байсан хүмүүс найз нөхдүүд маань одоо өнөө хүртэл надтайгаа уулздаг, ярьдаг. Чи тийм нэг ажил зохион байгуулаач, хэдүүлээ уулзмаар байна, тэгмээр байна, ингэмээр байна гэдэг энэ саналуудыг надад их тавьж идэг. Тэгэхээр энэ хүмүүс бас надад итгээд миний хүрээлэл болоод бас байна гэсэн үг тийм. Тэгээд дээрэс нь одоо бас найзууд байна. Ажлын шугамар найзлсан найзууд ч байж болж байна тий. Амьдралын онцлогоос амьдралынхаа туршид ажилласан найз нөхдүүд гээд энэ бүгд бол хүнийг хүрээлж байгаа одоо хүний хүрээлэл тий. Тэгээд цааш нь бид нар бодох юм бол найз гэдэг бол угаасаа л би энийгээ хайрладаг, хүндэлдэг, хэрэгтэй үед нь тусалдаг, буруу юм хийвэл зөвлөдөг тийм л хүмүүсийг би найз гэж боддог. Тэгэхээр хүрээлэл гэж байна, найз гэж байна, найз дотроо дотны найз гэж бас байх хэрэгтэй тий. Тэгэхээр дотны найзууд бол байна бас. Одоо оюутан байсан үеэс одоо бараг 20-30 жил өргөж байгаа найзууд мааж байна. 2-3 жилийн өмнөөс хичнээн сайхан дотны найз болсон найзууд мааж байна. Бүр багын найз юм шиг тий богино хугацаанд найзлсан юм би энийгээ тэгтлээ сайн ойлгодог ийм олон найз нөхдүүд бас байна тий. Тэгэхээр одоо тэр олныг тэр маань энэ маань гэдээ дурдах юу ах уу тэгээд гэр бүлээрээ эхнэр хүүхдтэйгээ тэгээд бас өшөө би бас өөрийнхөө нөхөртэй тэгээд хүүхдүүдтэйгээ ингээ бүр том гэр бүлийнхаа хэмжээнд найзалдаг найзууд маань ч бас зөндөө байна. Тэгээд зарим нэгөр манай эсрэг талын орцсон төртөр ирээд байр аваад тэгээд бүр альтж байгаа юмсан. Тийм хүртэр найз нөхдүүд байна. Тэгэхээр ер нь хүн ер нь найзгүйгээр хүрээлэлгүйгээр хамтарч ажиллах хүнгүйгээр юу гэж ганцаараа хийж бүтээж чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр найз гэдэг бол хамгийн эрхэм юм. Эрхэм дотортой үнэн чарилдаг найз бол хамгийн дотны юм аа л гэж хэлмээр байна. Одоо яг надад асуултанд чинь ургуулад би асууж байна л да. Хүмүүс сүүлийн үед бол их ажил төрлөөрч тэр мэрэгчлэрч тэр амьдрал ахуйгаар тэр ингээд нэг зэндархах гэдэг асуудлыг аяг бий болгож л тий. Одоо энэ бол манай одоо тэрстас харал ордонд сууж байгаа нөхдөд зайлшгүй их л байдгийн байна. Энийг та юу гэж ойлгодог вэ? За яг тэр хөөхний л одоо өөрийнх нь мөн чанар баг. Тэрийг одоо би буруу зөв гэж хэлхий арга байхгүй. Тухайн хүн өөрөө яаж амьдрмаар байгаа юм, юугаа чаддгийг те хүн өөрийнхөө чаддаг амьдралаар л амьдрах хэвээр. Тэгэхээр тэр хүмүүсийг одоо үн цэгнэхтэй гол нь биш. Ер нь бол хүн нийтж байна гэдэг чинь энэ өнөөдөр үйлчлэгч байна уу? Энэ дарга байна уу? Ичлэг л хүн шүү дээ. Тийм учраас хүн зүгээр хүн гэдэг агуулгаараа харьцаж явах ёстой гэж боддог учраас надад бол тэр дарагд очиж гүйж явах уу үйлчлэгчтэйгээ яаж харьцах уу гэдэг хоёр мэдлдэг үг нь яг ижилхэн. Сайн байна уу дарга гэх бах, сайн байна уу их хичээл гэх бах та. Нэг бол ахаа гэх ч юм уу, аль бол миний дүүч гэдэг юм уу те. Тэгэхээр ер нь бол хүн зүгээр л хүнтэй найзлах ёстой. Хүнтэй хүнийг хүндлэх ёстой. Хүн гэдэг агуулгаар нь хүнтэй харьцах ёстой гэж бодож явдаг байхгүй юу. Тэгээд би нэг татварын ерөнхий газар орсон байхад манай нэг үйлчлэгч одоо бас л татварын ерөнхий газар тэрнээс хойш бараг л 20-30 жил ажиллаж байгаа тийм үйлчлэгч их надтай нэг тааралдаад би хөөе та сайн уу гэдгсэн чинь үгүй чи ч одоо энд ирсэн 20 эдтэй байхдаа л надтай ингэж мэдлдэг байсан хүн шиг гудамж нь бас яг адилхан гэж тэгээ би тэр ихтэйгүй би чинь яараа тэгээд насанд явсан болохоос биш хүн хэмээр штэ гэсэн чи инээгээд өнгөрч ирсэн тэгэхээр хүн яг л тийм л байдалтай л байх ёстой л гэж өөрөө бодож явдаг. Түрүү ингээд ижээ аав хоёртой чи уулзлаа. Таныг ингээд үнэхээр одоо энэ хүүхдийг одоо ингээд нэг чих халууцуулсан гэж хэлмээргүйгээр ингээд өөрөө ингээд сайхан хүмүүжээд өөрөө аваа явцсан хүүхд юм а гэж таныг өрөөсө хоёулаа амралтал магтаад байсан. Тэгэхээр ерөн бол таны хувьд хамгийн нандин зүйл юу вэ? Өнөөдрийг хүртэл ингээд ижээ аав хоёр бураатайгаа үр хүүхдтэйгээ гэдэг эднэр бол одоо хүний амьдралд дахин давтагдчихгүй сайхан нандин зүйлүүд юм шиг надад санагдаж байна л да. Тийм шүү дээ. Ер нь бол хүний амьдрал гэдэг чинь сайнтай, муутай, ирэнтэй, бараантай ингээл
ээлжилдэг л харваа те. Гэхдээ бас амьдрал дотор нандин юм гэж юу байдгийг, хайрлах юм гэж юу байдгийг гэд зөндөө л юмнууд байдаг баг. Миний хувьд их нандин юмнуудыг бол гэр бүл өдөө хүртэр аав ээж хоёртойгоо тэ баруул адилхан юм болчихвол тэ тэгээд сайхан гэр бүл байна. Элэг бүтэн эрүүл байна гэдэг чинь л одоо хамгийн нандин хамгийн сайхан зүйл гэж боддог. Тэгээд одоо аав ээж хоёртой уулзсан бол зөндөө юм сонссон юм шиг байна. Тэгээд би чинь одоо аав ээж хоёртойгоо дээрэс нь дүү би ч одоо хоёулаа шүү дээ дүүтэйгээ дүү маань одоо ач зээнэртэйгээ тэ ингээд манайх элэг бүтэн энэ бол амьдралын хамгийн нандин бүгдийг мөн гэж ойлгож байгаа. Дүүтэй ерөн хэр та хатуу өгчөө бас л ингээл яг тань шиг ингээл бас өөрийнхөө мөрөөр одоо ингээл ерөөсөө энэ дээр би юу хараад байна гэхээр эцэгхийн чухамхүү бас нэг суурин сайхан хүмүүжил харагдаад байгаа шиг надад харагдсан. Тэр ээжийн аав хоёртой ярьж байгаа. Тийм би ч одоо нэг дүүтэй тэгээд дүү маань яг л бас л дүүтэй хатуу ганцхан дүүтэй хатуурхан ч гэж юу яхад ихтэй миний дүү намайг хүндэлдэг. Намайг одоо ер нь нэг үг хэлэхэд миний өмнөөс би одоо уурлаад уцаарлаад та яатсан би чадахгүй гэж хэлжсэн өв өгүүлбэрийг би ер нь тоотоо ганц нэгийг санахгүйгүй л байна. Тэгэхээр тэр хүүхэд өөрийнхөө бас өөрийнхөө одоо орчинд өөрийнхөө амьдралын замаар өөрийгөө аваад би дагаад амьдраад явж байгаа. Тэгтээ хизээч эгчийнхээ өгнөөс гарч ирснийг би л сандгүй. Тэгээд одоо бодвол миний нүдний далд гараад явчихдаг юм бол за одоо юу гэдэг миний дүү тийх ястай шүү эгчтэн тийм хэрэгтэй байна. Миний гэр бүл ингэмээр байна. Чи гэр бүлдээ тэгмээр байна гэж хэлэхэд ер нь үгүй гэж хэлж байгааг аль болохоор тэрийг л өөрийнхөө боломж болцоо бүгдээр л биелүүлээд хийгээд явъя гэж ингэж бодож явдаг байх гэж одоо ер нь амьдрал дээр тэгжил харагдаж байгаа. Тэгээд бас дүүгийн маань нэг бахархмаар юм сайхан бас их тийм сайхан бэртэй манай аав ээж хоёр маань бас ингэж ярьдаг хүүтэй бол охинтой бол хүүтэй гэхчээр аав ээж хоёр маань хоёр хүү хоёр охинтой гэж ярьж явдаг. Тэгэхээр бас л яг өөрийнх нь одоо төрсөн дүүшг налтсан тийм сайхан бэр байна. Аав ээж хоёрын хувьд бол хоёр охин хоёр хүү байна л гэсэн үг тийм. Би нэг айлын хүүхд цуглаж тэр үед ч манайх хашаанд амьдарч байсан. Тэгээ нөгөө зэрлэг зулгаан л та. Тэгээд бөөнөр зэрлэг зулгааж байгаа би сахилахгүй нэг айлын хүүхд цуглажаад ороод ирэхгүй. Тэгээ нөгөө айлын хүүхд маань хойноос чулуу шидэд манай хашаанд явж ирсэн манай эгчийн тархийг хагц өгчөө. Тэгээ манай хөвшин аав ээж хоёр нөгөө тархийг хагц өгсөн хүүхдийг биш намайг энэ цусаас л одоо бүх юм болж байгаа ингээд намайг барьж яваад шийтгэжсэн харанхуй амбарт чойжлоод. Тэгэхээр тэр бол тэг хоноолчихжсэн шүү. Тэгээ тэр харанхуй амбарт чинь хулгангүй нь амар л да. Тэгээд буруу юм хийсэн бол өөрөө хариуцлага хүлээж сур гэж тийм тэгж хүмүүжүүлж ирсэн юм шиг байгаа. Тэр нэг хөвгтэй явдал битэр хөгшин аав ээж хоёр маань битэрийг л тэгж хүмүүжүүлсэн. Тийм л хүмүүжүүлээр хүмүүжсэн хоёр байгаа юм л та. Би ч одоо энэ айлын бэр болоод одоо 35 жил болж байгаа. Тэгээ бочрол ихчийг их багаасаа мэднэ л дээ. Би ганц ихчтэй бочрол ихч манай ихч хоёр нэг анги. Бит хоёр нөхөртөө бит хоёр ч бас 10 жилийн нэг анги хоёр штэ. Тэгээ их багаасаа мэднэ. Айгүй гоё өндөр цагаан охин л байдаг байсан бочрол ихч. Тэгээ бочрол ихч болохоор одоо 35 жил одоо бэр биш төрсөн ихчтэй хоёр шиг одоо ингэж хамт хоёлоо 35 жилийг одоо туулсан байна. Тэгээ одоо бочрол ихчигээ бид нэр Аажа гэж дууддаг. Тэгээ Аажагийнхаа хувцаар их гангарнаа. Багын бас нэг айгүй хөвгтэй одоо дурсамжтай гэгэх нэг юмыг ярихад одоо би оюутан болчоод хавар яг өдрөл солигдоод өмс гуталгүй болцсон мэдсэн чинь. Манай найз банд одоо бид хоёр ч үерхдэг байлаа ш тэр үед чинь. Найз банд надад нэг гоё зузаан ултай шар тийм гоё пүүз авчирч өглөө. Кэтэн пүүз. Тэгээд надад гэсэн ээж унграас авчирч өгсөн юм а чи өмсч гэх. Тэгэл би нөгөөдхөр нь гангараал тэр сургуульд тийм гоё пүүзтэй охин байхгүй. Тэгээ найз бандын төрсөн өдөр 5 сарын 30-нд би нэг торт яриад эднийд ирээд хаалгын төгшөөд орсон. Бочроолагч маань хаалгаа тайлж өгчөө. Миний хөл рүү харчаад яваад гэсэн. Цаа авчирж өгчөөд ахаад хөл рүү харчаад яваад гэсэн. Хоол авчирж өгчөөд бас 3 дахь харсан. Тэгчээд ээж Аажа хоёр манай нөхөрт бэлгээ өгчөөд ажилдаа яваад өглөө цайныхаа цаг. Тэгээ би гарахаар нь бочроолагч миний хөл рүү өстэй амар хараад ирсэн. Тэгээ би чиний нөгөө пүүзийг өмсөд ирсэн байна. Одоо яана гэсэн чи
манай нөхөр бүр ингээд хэр үг дуурч чадахгүй инээгээд бүр татаад болсон. Гэснээр наад чинь Аажагийн кет аахгүй би чамд хулгай игээд авчиад өгсөн гээд ингээ би бочролигчийг фүүзийг ингээд авчир өнөө бочролигчийг гэж мэдэхгүй төрсөдөрт нөмсөд иржээсээ ийм гоё гэгэхэн гоё дорсомж байдаг. Тэгээ ер нь бид нарыг их үлгэрлэн дуурайдаг хүний маань нэг одоо миний хувьд өмсөд зүүх бие авч яаж явах вэ хүнтэй яаж харьцах вэ гэдэг ингээд аажгаа л хараад идэг ерөөсөө би л бүр жоохноосоо хүүхд тахаасаа бэр болсон болохоор одоо бочролигчийнхээ л одоо ингээд хараад юм ер нь их юм суралцсан. Нэгдүгээр ангичаараа ишээ 2 3 дугаар ангиас эхлээл өөрийнхөө одоо форм хувцыг оёод өмсчдэг. Тийм юмд одоо их тийм сэргэлэн тийм одоо ухаалагч юм уу тийм хөлт байсан. Одоо сурлага сайн ер нь одоо суралцсан хугацаанд бол сурлагаар бол сайн дандаа одоо онц сайн сурч явдаг. Ингээ шалгалтын хуваар авсан ч өөрийнхөө хүч чадлаар явж авдаг. Конкурст орсон ч өөрийнхөө хүч чадлаар явал ингээл аваад явсаар аваад ингээд хөдөө аж ахуйн дээд сургуулийн одоо эдийн засгийн нэгтлэн бодлогын ангийг төгссөндөө Хүргэндээ хайртай юу та? Хайртай. Тэгээ одоо яг сургууль төгслөө дараад нь одоо ингээд барилгын цахилгааны инженер ингээд явж байгаа юм л ус үзүүдээ. манад нэг ийм урт үстэй нэг залуу сууж байна. Тийм тэгээд одоо ямар ч өчигтэй юм мэдгүй тэгээд би тусан доо гараад яваад гисэн. За тэр маань тэгээд явсаар гоод манай баяраа болж манай хүргэн болсон. Анхан бол би тэгж харсан юм. Тийм. Тэр чинь ус сургуульд байлаа шүү дээ нэг урт үстэй. Тэгээд тусан төрөөд ирсэн чинь манай ээж тэгж исэн. Тэр бачаргал золиг ирэхгүй л нааш гарч ирэхгүй гэсэн чи юу гэж ирэх вэ? Энд чинь найзтай болсон чи ирэхгүй шүү дээ. Тэр золиг ирэхгүй л ирэх нь гэжсэн. Ирэхгүй юм шиг байл гэсэн. Тэгээ энэ хоёр тэгж цуг ажил танилцсан тэрнээс хойш ингээ сайхан айлгөрүүл болж хоёр сайхан охинтой амьдрал ахуй сайхан манай хүүхэн ажилсаг бас их яаруу хутан хийн одоо энэ октод олонтой гайгүй болж байгаа хаа тэр аль ихтэй гараа зогсож штэ явна гээл гараа машин дотор байж энэ октод хүүхнүүд чинь гарахгүй штэ ингээ одоо сорсон бахоо Орсын мэргэжлүүд ирдэг дагаад ихнэрүүд нь ажилтаа болдог тэгээд барьж орсон юм байсан гэсэн. Тэгээд манай амьдрмаа гэж болох уу гэж асууж ирсэн байна. Яг сонсогч. Тийм монголоор хэлж хандрамаа гэж болох уу гэж тэр юм нэр харсан юм шиг байлээ. Нөгөө улсууд хэлсэн үү танаас нь яасан тэгжсэн. Тэгээд биш болно л гэсэн. Тэгээд гарч ирсэн оноо нэрийг өөрчтэй лав. Татварын зөв би бол хуулийн зөвлөх. Тийм. Энэ хүн чинь татварын зөвлөх. Энэ хүн чинь одоо юу цахилгааны инженерийн зөвлөх инженер. Ингээд зөвлөхүүд байна. Дандаа. Одоо энэ чинь ингээл нам одоо гарч ирэхэд бас нэг намын нөлөөлөл гэж бас их байдаг л да. Тэгэл дээрээс хэрэг дарамт ирдгийн яг үннийг хэлэхэд манай дарганаас чинь адаглаад зүгээр л цагтаа зогсооход уцслаа уцаа даргад өглөөд цагдаагийн дарга ярьлаа болгээ явуулдаг шиг танаа албан дээр танаа одоо салбарт иймэрхүү үйлдэлүүд гардаг. Зүгээр одоо мэдхгүй. Би өөрөө бас тэр нам эвсэл юмнаас их хол хүндий хүн шүү дээ. Тийм учраас зүгээр л одоо ажиллаа сайн хийж гин. За одоо тэр газар руу яа одоо энэ газрын ажилд ингэж дагалдаад байна. Тийшээ шилжиж ажиллаад тэрийг нэг ингэ зохицуулчмаар нэгэдэг дарга нарын сандал тэгээ өөрийнхөө өсөл ирмэлзэлд одоо юу гэдэг тэр бүгдээр ингэж ажил төрөл маань өөрчлөгдөж явж л байсан. Зүгээр нэг айхтар намайг дарамтлаад байсан дарга бол байхгүй. За тэр бичдийн амар дарамтлуулаад байхаар тийм том даргач бас хийсэнгүй. Тийм тэгэхээр ер нь бол нэг тийм одоо юу гэдэг би хин нэгний төлөө биш хин нэгний эрх ашгаар би тэр судалт юм уу тэр мессен дээр тэр албан тушаал дээр байгаагүй учраас
надад нэг тийм дарамт үүсээд ах шалтгаан байхгүй байх гэж бодоод идэв штэ. Би бол хян шалгалтын дээр бас нэлээд л хугацаанд ажилласан. Гэхдээ би одоо тэр дараа намайг тэг дарамттаад гэж одоо би сандаггүй. Тэгээд би сүултээ өөрөө буцаага бодоход тэгж одоо идэх би ямар нэгэн одоо намын томилгоогоор юм уу те ямар нэгэн хүний томилгоогоор ирсэн бол арга байхгүй тийм нэг шалт авчланд орохыг үгүйсэхгүй. Гэхдээ тийм байдаг үгүйг би өөрөө мэдэхгүй байж ярьж штэ тий. Надад бол нэг амар тийм шалгалтны хэрэг дээдгүй юм штэ. Тэгэхээр гайг баха. Та бас үнэхээр улс төрийг сонирхдаггүй нөгөө та сонирхдаггүй махад улс төр таныг сонирхон тоочглон гэдэг шиг те яалтчгүй л ийм мэрэгжлийн хүн байвал зүгээр л гэж би бодоод байна шүү дээ. Тэгэхээр та улс төр сонирхдаггүй улс төрд орё гэж боддоггүй хэрвээ танд санал болгоул гэдэг те. Би ерөөсөө ямар нэгэн цаг хугацаанд одоо улс төрийг нэг сонирхож яваагүй байна. Ягаад гэвэл угаасаа л үндсэн мэрэгжилтэй үнж тэрнийхээ төлөө сурсан, мэдсэн, тэрийгэ буцаагаад хэрэгэлсэн те ийм явсан. Тэгээ би ерөөсөө нэг улс төрийг одоо юу гэдэг ерөөсөө ороогүй санагдаад би энийг ч удаа намд хэлсэж үзээгүй нэг ч удаа ямар нэгэн намын дэмжигч гэдэг юм уу тийм агуулгаар биш сонгуул өгөхөд өнөөдөр тэнд хэн байна гэдгийг хардгаас одоо намын хөтөлбөрийг одоо манайхан чинь уншдаггүй юм шиг байна шүү дээ тий. Тэгэл хүнийг харж байгаа сонголт хийдэг тий. Хаяа нэг одоо бид нэр сонгуул өгөхдөө нэг эрхвш эдийн засгч хүнийхээ хувьд нэгтлэн хүнийхээ хувьд тий бас нэг төрийн байгууллагад ажиллаж байгаа хүнийхээ хувьд бол хөтөлбөрийг бол харддаг шүү. Тэгээд одоо өөрөө сонголтоо хийдэг ийм л процессор явдаг. Зүгээр улс төр намайг ерөөсөө оролдоогүй юм байна л та тий. Өдөө өөртөө ингэж явцсан юм чи. Одоогоор одоо тэгээд оролдохгүй байх л та. Одоо энэ coin гэд гарч ирээд байна л да. Зочноосоо үрхээр зах сонирхоод асууя. Таны хувьд бас нэг арай дөхөм ойлгох бах. Тэгэхээр та энэ coin-ы тухай тэгээ одоо ингэ сонирхуулж бас одоо энэ хэр эрсэлтэлтэй бизнесийн эсвэл үнэхэрийн ч бас энэгээр болох боломж нь бас их байдаг юм болов. Ямар байдаг юм бол? Энэ шин юм. Дэлхийд дахиндаа шин байна. Манад бол бүр даашаа шин байна. Гэхдээ залуучууд маань нөгөө одоо чи нөгөө дэлхийг глобалчлагдсан гэсэн учраас хаана шин юу гарч ийн тэрийг нэвтрүүлэх чадвартай болсон байгаа байхгүй тий. Тэгэхээр зөвхөн би эрсдэл гэдэг талаасаа илүү энэ хэрвээ хөгжөөд явбал ямар эдийн засгийн үр ашигтай бэ? Хүмүүстэй тэр койныг худалдаж авч байгаа, тэр койныг зарж байгаа тий тэр хэрэглэж байгаа тэр хэрэглэгч талдаа ямар үр дүнтэй ач холбогдолтой байдгийг болдоо л гэж би бодож авдгийг. Тэрнээс биш одоо гаргаж байгаа хүнийг буруутгах гол юм биш тий. Тэгэхээр би зүгээр арт койныг худалдаж авч үзсэн. Би бол ашигтай яг би бол богино хугацаанд аваад зарцсан юм баггүй юу. Тэгээд тэр хугацаанд бол би ашигтай л зарцсан. Өөртөө л ашигтай зарцсан тий. Тэгэхээр ер нь бол болох юм байна. Энд гэхдээ бас тодорхой хэмжээний зохицуул шаардлагатай байх. Ягаад бол тэрийг хэрэглэж байгаа, ашиглаж байгаа, худалдаж авч байгаа хүмүүсийн эрх ашиг гэж цаана бас нэг юм том юм байгаа шүү дээ тий. Тэрийг бас тодорхой хэмжээний хууль эрх зүйн зохицуулалтаар хамгаалах хэрэгтэй ахлаа л гэж би боддөг. Тэрнээс биш энэ одоо бүр туйлын муу гэж туйлшрах шаардлага надад алга. Энэ бол одоо туйлын мундаг юм аа гэд бас тэрлүүн ингээд рекламадад яваад ах шаардлага бас надад байхгүй. Зүгээр өөрөө үзснийхээ хувьд надад бол тухайн койн ашигтай байсан үйл ашигтай л байсан. Хүүхдүүд яг ямар мэрэгжилтэй хүүхдүүдэд бас яаж ч хүмүүжүүлдэг хатуу зөөлөн ээж юу гэдэг. Яг миний мэрэгжлийг өвлсөн манай бага охин маань юунд Москвагийн санхүүгийн их сургуулийг яг санхүүч гэдэг мэрэгжлэр төгссөн. Тэгэхээр одоо агуулга нь бол нэгтлэн бодогч санхүү эдийн засаг гэдэг тэр агуулгаараа бол бага охин маань одоо өвлсөн гэж хэлэхэд болохоор за 5 охины минь хувьд аавынхаа мэрэгжлийг өвлсөн өмчлөөд 2 хуваагаад авцсан. Тийм тэгтээ аав нь бол автоматикийн инженер, манай охин бол оптик холбооны инженер. Ийм 2 охинтой. Тийм тэгээд одоо охтууд маань ажиллалтаа гүйлдээл нь штэ. Зүгээр чанга ээж байсан нэг бол чанга ээж байж чадаагүй. Төрийн албан зүтгэсээр хагаад ар амьдрал юм наав ээж минь тий одоо эмээ минь тэгээд гэр бүл маань ер нь авч явсан дөө тий. Тийм тэгээд би ер нь нэг тийм айхтар хүүхдийнхаа ингээд юмд ингээд одоо юу гэдэг тийг инг гэж ер нь их заадаггүй. Тий зааж өгнө. За мэрэгжлийн ер нь зааж өгөөгүй дээ. Өөрснөө л би ингээр явна. Миний чаддаг юм ин, миний мэддэг юм ин, миний арай илүү одоо сурсан одоо математикч байт юм уу, физикч байт юм уу би энийг л илүү сурсан учраас би энийгээ сурлаад ингээд явна гэд. Тэр бол яг өөрснийх нь сонголт. Би уг нь том охиноо айгүй ээж шиг царилал
сонгох гал те. За миний охин математик гайгүй юм байна. Ээжийнхээ мэрэгдээ суралцсан чинь манай охин юу гэсэн гэж тань шиг би хизээч ингэж ар гэрээ хаяад тэгээд ажилласаа өөрийн мэдгүй ширээний ард суухгүй гэсэн. Тэгэл за энэ бол угаасаа л миний мэрэгжлийн сонгохгүй юм байна гэдэг дээр тохирцсон учраас дахиж би хизээч тэр хүүхдийг тэг гэж шаардаагүй. Тэгэл одоо өөрийнхөө зөнгөөр тэгээд аавынхын мэрэгжил ер нь тэр инженер гэдэг сэтгэхүйн илүү байсан учраас тэгээд инженер болсон байх гэж бодоод идгээ. А бага охиныхаа хувьд бол нөгөө нэг айлын хоёр хүүхдэл хоёр өөр байдаг шүү дээ тий. Харьцангуй бас ийм суух тал нь илүү байдаг. Тэгэхээр өөрөө тэрийгээ сонгосон, өөрөө тэрийг төгссөн. Тэгээд л одоо бас л санхүүгийн чиглэлээр ажиллаж байна. Охин маань бас л мэрэгжлэр инженерийнхаа чиглэлээр л ажиллаад явж байгаа. Та юу тэр хэр гэр эзэгтэй эвдээ одоо ингээд ханаад тах. Би ер нь хоол хийх дуртай нөхөртөө ч юм уу. Тий, би ч ер нь сайн гэр эзэгтэй шүү дээ. Хэдийгээр гэртээ бага цаг хугацааг өнгөрөөдөг ч гэсэн бага хугацаанд хүн гэрийн эзэгтэй тэр өөргийг биелүүлэх ёстой. Тэр хоолоо хийн, хувцас угаан тэгэл одоо юу л байдیں۔ Тэр эдийн засгаас хоол бонд гадагшаа эдийн засгийн асуудлыг зохицуулах гэдэг тэр гэрийн эзэгтэй юу хийх ёстой бүгдийг хийдэг. За хоолны хувьд залуудаа өстой янз янзаар хийдэг байлаа. Амралтын өдөр бол үндсэндээ нэг богино өдөр чинь тэгээд хоол хийгээл гэр бүлийнхнийг нөгөө өдөржингөө хоолоо хийгээл ингээл тэ хоолоо энэ хүүхдээ өнөрийнхөө хувцс өнрийг зөвлөх гэр орноо зөвлөх гэдэг одоо нөгөө л гэрийнхаа л нөгөө эзэгтэй ажлыг хийгээл үнждэг байлаа. Тэгээд янз янзын хоолыг ингээд сэтгүүлээс хараал те одоо телевизээс хараал те одоо сүүлийн үед бол фэйсбүүкэн дээр хараад их хийдэг байсан. Одоо бол ер нь нэг тийм янз бүрийн амтлагчтай хоол хийхээсээ илүү нөхөртэй таалагдах гурилтай шүлийг хийж өгөх дуртай одод байгаа шүү дээ. Тийм тэгээ одоо нөгөө хүүхдүүд маань том болчоор намайг одоо тэр галтайгаа гэрийн эзэгтэй ажилтнууд чинь харьцангуй оруулахаа болчтiin минь. Ялангуяа охтуудтай учраас одоо тэгээд тэр нөхрийн маань дараагийн үеийн одоо халамжлагч нар маань одоо хоёр охин маань боллоо шүү дээ. Тэгээд бол ингээс хоёр охин гэдэг чинь тантай шивнэхээсээ илүү бараг аавтайгаа шивндэг баг та тий. Би нэг түүх ярих уу. Бид нар чи ингээд орой тараал нэг юм цуг ажилдаас орж ирнэ шүү дээ. Тэгээд манай том охин нэг өдөр ингээд бүрт айгүйх ядарсан орж иж байгаа байхгүй. Тэгэл нөгөө намайг аваад хоёлоо цуг орж иржсэн. Тэгсэн чинь манай охин ингэж би төрүүлээ дараад араас нь аав нь орж ирсэн чинь намайг харчингуудаа ер тоож байгаа баг. Аав хайцсан гэж байна шүү дээ. Орж ирэхийн хооронд нь те. Тэгэхээр чинь би тэгээ боддгийг октод бол үнэхээр аав нь ч октодтай амин, октод нь ч аавтай амин байдаг. Тэгвэл ээжигээ хайдаг ямар ч үр хөвгөд байхгүй. Манай хоёр бол хизээш намайг хаяхгүй зүгээр яхаа ингээд нөгөө хар багасаа нөгөө аав нь ингээд бүх одоо тэр сургуульд нь хөргөж өгөх, аавах те. Тэгэл тэр цэцэрлэгт нь хөргөж өгөх, барих. Тэгэл тэр аав тийшээ яваад өгөөч, ийшээ яваад өгөөч, тэгээд өгөөч, ингээд өгөөч гэдэг бүх ажлыг нөгөө аав нь хийжсэн учраас харьцангуй нөгөө аавтайгаа тэр арай л нэг илүү харьцаа нь илүү байсан байх. Охинтой хүн жаргад юмаа л гээ. А гэхдээ бас нэг чи өрөөсгөл хүүтэй хүн жарахгүй гэж болохгүй тий. Гэхдээ охинтой хүн бол илүү шүү. Тий. Ээж гадагшаа гаргасан яхсан чи уцаа солихгүй. Тэгээд ингээд хаана байгаа надад хэлнэ гэхэд ээжтэй хэлэхгүй байсан чи ээж хэлэхээр бас ингээд яана гэдэг. Тэгээд би чинь мөнгө цаас авах яах вэ? Хэрэггүй гэж явна шүү дээ. Тэгээ би чи хүүхдийн анхны үлгийг баяжуулна шүү дээ өөрөө. Одоо ээж тий. Би чи тэр үл чинь 90 онд чинь бас хэцүү байсан үе тий. Тэгээ түрүүн ярьлаа манай охин төрөхөд очсон байгаа багш дээр ингээд очиод ингээд төр 10-45 төрсөн шүү тэр чинь тэгэл яг. Цаг юм байна. Тэр чинь нөгөө хүүхдийн юу гэдэг тэрний бичдэг тэдээтэй мөлгсөн шүд ургасан гээл. Та тэрийг бүгдийг хөтөлтэй. Хөтөлж идэв. Угаасаа. Бид хоёр яриаг хөтөн шүү дээ. Хүүхдийн нэг дурсан биш шүү дээ. Одоо янз бүр шиг за тэдээтэй ингэж яваа га урагшаага мөлгсөн хаашаа мөлгсөн ингээд тэр нь одоо байгаал та. Маш сайхан бэлэг барих гэсэн юм аа. Тэгээд та нэг хүлээж аваач гэж хүсэж байна. Тэгээд хоёлоо бэлгээ тун утахгүй танд хүлээж авах гэсэн үг. За ямар ондог охтууд ээ. За. Өнөөдөр чи нэрээ охтын баярын өдөр гэсэн чинь охтуудаа баярлуулахаас өмнө охтууд маань намайг баярлуулчихлаа шүү дээ тий. За цэцэгний үнэр бол өстой өрөөгөр нэг хангинж байд. Манай студид өстой маш гоё өнөр төлөгч. Янзын сайхан цэцэг бэлгэллээ шүү дээ. Тэгээ та ер нь бол цэцэг их авах дуртай юу?
цэцгийг октоудаасаа хэрэг авдгийг, ханиасаа хэрэг авдгийг, өөрөө цэцгийг хүнд бэлэглэх хэрэг дуртай юм бол? Би цэцгийн бэлэг авах үнэхээр дуртай. Охтууд маань ер нь надад баяраар цэцэг өгнө штэ. Бүр нэг удаа бүр манай охтууд надад бүр хар сарнаа тэр ховор сарнааг бэлгэлжсэн. Одоо өчтөр би тэрийг амар гоё хатаагаад гэртээ байлгаж идэх штэ. Яг одоо тэр сарнааныхын хэлбэрээр. Тэгэхээр эдгээр маань ер нь одоо миний цэцгэн дуртайг мэдээж охтууд нь мэднэ. Тэгээд надад цэцэг их бэлгэлдэг. Би өөрөө цэцэг ах дуртай хүн чинь бас хүнд бэлгэлэх дуртай тийм л. Үнэхээр гоё үнэртэй байна. Тэгээд өстой кофений үнэр, цэцгний үнэр хоёр нийлээд янзын гоё тансан үнэртэй өөрөө боллоо. Тэгтээ тийм ээ. Энэ хүний үр удам болж явж байгаадаа бас баярлдаг л байлгүй дээ. Тэгэхээр та нар маань өөрсдөө ярьсан дээр болов гэж их чинь бодож байна. За тий одоо ийм ээж охин болсондоо маш их баярлдаг, бахархаж явдаг. Тэгээд хоёжигээ зүр цөөхөөгүйгээр дүгнэх юм бол айгу тийм тууштай, шаргуу, хөдөлмөрч гэж хэлэндээ. Одоо яг нэг зүйлийг эхлүүлвэл тэгээд тэрнийхээ ард нь гарч санаа нь орд идэв юм лээ. Эвхтэй те. Чамд яг тэр зам нүглэгдсэн болов? Би жоохон да. Би арай тийм зөөлөн талтай хүн л те. Гэхдээ яг нэг юм эхлүүлвэл бас дуусгадаг заантай. Гэхдээ ээжиг бодол арай зөөлөн болтой. Тэрүүл. Миний хувьд бол үлгэр дуурайл авдаг. Амьдралын багш гэж хэлээ да. Тэг ямар нэг асуудал юм уу зөвлөгөө авах юм бол шууд аав ээж руу явдаг байгаа. Тэгээд ер нь л бүх юм дээр тусалж тэмдэг зөвлөгөө өгдөг. Ингүүл яах вэ, тэнгүүл яах вэ. Өөрөөр хэлбэл том өгчөөс асууя л та. За яг анхны хайрын дээр чинь өөрөөр хэлбэл ээжээ тань яаж зөвлөгөө өгчөөс юм бол? Тий одоо тэрэн дээр ч одоо шууд л асууж тийм дөө. Ээж вэж авахтаа тийм нэг тийм татан найс нөхдөйм байхыг илүүд үздэг. Тэгээд ер нь илэн талангүй байж иж илүү татан олон тий гой харилцаа үүсгэх юм болов уу гэж боддог шүү дээ. Тэгээ хоёуж аваас айл ангиас нь асуу. Одоо тэгээд жижиг жишээг л одоо сургуулаас ихсүүлээл тий. Ийшээ гадагшаад өтгшөө сургууль суралцаас ихсэл аюух зөвлөгөө авдаг гэж л явдаг та. Охид ерөн тийм илэн талангүй байхтай зөв зөвтэй байдгийн болов те. Миний хувьд л тэгж анзаарагдаад байдаг шүү дээ. Ижээ автагаа тэгхгүй юм нуугаад байвал бас алдах эндэх тал бас байдаг бах тийм ээ. Тий. Таяр маань ямар дараахан юм бэ? Эрдэмтэй хүн даруу гэдэг үстэй их мөрөн төлгөөн гэдэг шиг. Тэгэхээр өнөөдрийг бас маш сайхан одоо чимж өгсөн, ээжигээ баярлуулсан та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд цаашдын чин ажил тань, за тэгээд танаа гэр бүлд тань хамгийн сайн сайхан бүхнийг чин сэтгэлийн одоо угаасаа мөн нэвтрүүлгийн хамт олонны зүгээс одоо танаа гэр бүлд аз жаргал одоо амьдралын аз жаргалын дээд болгоныг хүсэн өрөөж байгааг минь хүлээн аваарай тий. Баярлалаа. Нэвтрүүлгийн зүгээс бяцхан бэлэг, ялва бэлэг гэдэг маань сэтгэлийн л байх ёстой болов гэд тэгээд жижигхэн бэлэг бэлцсэн үнийгээ бас одоо нэвтрүүлгийнхаа зочиндоо гардуулах гэсэн юм аа. Тэгээд ихтэй танаа цуслан дээр очиод маш сайхан дайлуулсан. Тэгээд энэ бэлгийг одоо ямар гоё зураг вэ. За ястай баярлалаа. Өнөөдөр ч харин охтын баяр өдөр гэсэн чи миний баяр өдөр болоо. Айгу олон өстө бэлгийн хор боосон ийм сайхан өдөр байлаа. Тэгээд яа бацаргал танд хүмүүний энэ орчлонд ижи аваа баярлуулж илүү бүтэн инх тунх байхыг хүсэн өрөөе. Golf and Coffee нэвтрүүлгээс 2021 оны 10 сарын 11-нд ийм гоё дурсгалын зураг байна. За. Баярлалаа. Энд ч одоо тэгээ манай хананд ёстой нэг үнэхээр дурсгалтай энийг харахад орондоо танай нэвтрүүлгийг санагдаж байна. За баярлалаа гоё зураг. Ээж маань сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан танд олон танаа тэгээ багийн хамт олон маш их баярлалаа. Тэгээд энэ цавшааныг далимдуулаад тий ээжтэй эмээ өвөө болон аавдаа тий бүгдэнд нь хайртай шүү. Тэгээ бүгдэнд нь баярлж авдаг шүү гэж хэлмээр байна. За ямар гоё үг хэлвэ тийм ээ. Амьдралын минь багш үлгэр дуурайл өгдөг хүн байсанд баярлалаа. Энэ нэвтрүүлгийг одоо өөр ачтай үзүүлэн танаар бахархуулах болноо. Яа. За ингээ хоёр охиндоо үнэхээр их баярлалаа. Миний амьдралын гэрэл гэгээ болсон хоёр охин минь байгаамаа. Тэгээд баярлалаа ээж. За баярлалаа. Хоёр үе сэтгэлээр өнөөдрийг хүртэл төрд зүтгэж ажиллахдаа бүсгүй хүнд байнгүй
эр зоригийн хүчээр өнөөдрийн амжилтанд хүрсэн Монголыг бүтээсэн эрхэм эгэлгүй даруй бүсгүй дотоод ертөнцөөр үзэгчд тантай хамт аяллаа. Golf and Coffee Монголыг бүтээлсэн эрхэм танд зориулав. Одоо ижидээ сэтгэлийнхээ сайхыг бэлгэлсэн, сэтгэлийн сайхан бэлгэлсэн одоо чимэг шиг үзэгсэлнтэй сайхан охтууд та нартаа одоо маш их баярлаа. Мөн одоо зочноор оролцсон зочин одоо Батжагал танд бас баярлаа. Тэгээд бас л дахин те үнэхээр одоо гэр бүл гэдэг чинь элэг бүтэн инх тунх одоо үр хөвгтөрээ бахархаж үлзий дэмжлэлтэй сайхан амьдрна гэдэг бол бас хүн явсны утга учир юм аа гэж би боддгийн. Тэгээд танаа гэрт дахин эрүүл инх тийм ээ аз жаргалтай охтуудын юу сансан 9 цагаан өслөн сэтгэжлэн бүтхийн эрүүлийг өөдөөд нь их чинь өргөн твшүүлж байна. Тий. За баярлалаа. Тэгээд нөхрөөдөө хамтаа хүнд ч гэсэн үнэхээр их баярлалаа. Тэгээд бүгдээрэнд нь баярлснаа илэрхийлээ. Баяртай. Баярлалаа. Гольф үнцэн таатай орчин шудраг яриа. Кофе сонгодог амттай яриа. Бизнесийн нууц амжилтын хөтөлж. Монголыг бүтээсэн эрхэм танд зориулав.